За тэгээд өнөөдөр би та нартай эзний үгийг заах гэж байгаа. Тэгээд Матай номны 6-гийн 9-ээс 13-аар эзний заасан гуйлтын тухай зааж өгөх гэж байгаа. Тэгээд бидний хамгийн сайн мэддэг хэсэг бол ерөөсөө энэ Матай 6-гийн 9-ээс 13 байдаг байгаа тийм. Тэгээд эзний заасан гуйлтыг баг хүн болгон цээжээрээ мэддэг. Бас бидний хувьд энэ маань маш гайхамшигтай ивэлтэй байдаг. Олон чуулганууд чуулган эхлэхийн өмнө бас чуулган дуусах үед ч гэсэн энэ зүйлээр төгсгөн залбирдаг тийм. Тэгвэл яг энэ зүйлийн тухай эзэн надад бүр батлаад санаасан учраас энэ үгийг бас хэрэгтэй нэгэнд нь хуваалцъя гэж батсан юм аа. Тэгээд Матай 6-гийн 9-ээс 13 дээр хэлсэн байдаг тийм. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Бүсэл тань тэнгэрчгээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлалтны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас итгэлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн үүр таних. Амен. Амен. Библиэс харах юм бол Матай 6-гийн 9-ээс 13-ыг Лук номны 11-ийн 1-р ишлэлээр харах юм бол Есүсийн дагалдагч нараас нэг нь Есүст хэлсэн байдаг байгаа. Юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр багшаа Иохны шавнар ингээд шавнартаа ингээд яаж залбирахыг зааж өгсөн шиг та биднэрт хэрхэн залбирахыг минь зааж өгөөч гэсэн байгаа. Тийм учраас Есүс яг Матай 6-гийн 9-ээс 13-ыг бас Лук 11-ийн 1-ээс 5-6 хүртэл яг энэ ишлэлүүдээр энэ эзний заасан гуйлтыг биднэрт зааж өгсөн байдаг байгаа. Есүсийн дагалдагч нар Есүсээс гуйхтаа та биднэрт номлохыг зааж өгөөч гэж хэлээгүй. Та биднэрт эдгэхийг зааж өгөөч гэж хэлээгүй. Та биднэрт гайхамшигыг үлдэхийг зааж өгөөч гэж хэлээгүй. Харин Есүсийн дагалдагч нар Есүсээс юу гуйсан бэ гэхээр хэрхэн залбирахыг зааж өгөөч гэж хэлсэн байна. Залбирал гэдэг бол итгэгч хүмүүс бидний хувьд бол маш чухал зүйл байдаг. Итгэгч бидний хувьд энэ итгэлийн амьдралын мань сүнслэг амьдралын мань амьсгал нь залбирал байдаг байхгүй юу? Бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдралдаа бид нар хүчил төрөгч биднэрт зайлшгүй хэрэгтэй байдаг. Бид нар хүчил төрөгчөөр өдөр болгон ингээд авч амьсгалдаг. Гэхдээ яг үүнтэй адилхан бид нар хүчил төрөгч байгаа учраас агаар байгаа учраас энэ дэлхийн ертөнцийн хүмүүс амьд байгаа шиг залбирал гэдэг зүйл болохоор сүнслэг амьдралын минь амьсгал. Тэгвэл энэ газар байгаа хүмүүсээс би асуухыг хүсэж байгаа. Та хэр залбирдаг вэ? Та эзэнд хэр цагийг гаргаж байгаа вэ? Үнэхээр энэ Матай номны 6-гийн 9-ээс 13 бол эзний биднэрт зааж өгсөн залбирал. Эзэн биднэрт яг энэ загварын дагуу залбираараа гэдгийг хэлсэн байгаа. Тэгээ Матай 6-гийн 9-ээс 13 дээрээс харах юм бол энэ дээр 6 зүйлийн тухай хэлсэн байгаа. Нэгдүгээр хэсэг нь 9-р ишлэлээр тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаг гэж хэлсэн байгаа. Бидний бурхан бол тэнгэрт байдаг. Тэр бол бидний аав. Яг энэ хэсэг дээрээс харах юм бол эцэг хүү ариун сүнсний тухай бид нар бас харж болно. Бидний бурхан бол эцэг бурхан, хүү бурхан, ариун сүнс бурхан. Эцэг бурхан бол энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бол хүү бурхан энэ дэлхийн ертөнцийн хүний биеэр ирсэн бурханы нэг хэлбэр Харин ариун сүнс бурхан бол өнөөдөр биднэртэй хамт байгаа. Тэгвэл бид нар мэдээж энэ газар байгаа хүмүүс аль хэдийн залбирдаг хүмүүс байгаа. Зарим нь бас яаж залбирхаа мэдгүй хүмүүс ч гэсэн бас байж магадгүй. Тэгвэл та бас хин нэгэнд яаж залбирхыг зааж өгөх вэ гэд бас мэдэхгүй байж магадгүй Тэгвэл яг энэ залбирх арга яаж залбирх вэ гэдэг яг энэ хамгийн сайн арга энэ жишээг Есүс биднэрт үзүүлсэн байгаа. Энэ дээр 6 зүйлийн тухай тэнгэрт байгаа бидний эцэг минь. Мэдээж бид нар бурхан аавда хандаж залбирна. Тэгээ бурхан аавда бид нар залбирч байгаа бол бид нар Библиэлд Иохан номын 8:26-27 дээр хэлэхдээ ариун сүнс бидний өмнөөс бидэнд биднийг сул дорой байдалд нь туслаад биднэрт хэрхэн залбирахыг минь зааж өгдөг гэж хэлсэн байгаа. Ариун сүнс бидний өмнөөс яолон байж залбирдаг гэж хэлсэн байгаа. Тэгвэл бид нар юуны төлөө залбирахыг минь ариун сүнс биднэрт зааж өгдөг. Ариун сүнс юуны тухай залбирахыг минь сануулдаг. Тэгээ ариун сүнс бид нарыг
залбирал руу удирддаг гэсэн үг байгаа. Ариун сүнс удирддаг. Тэгээд бид нар энэ залбирлаа дуусгахдаа бас Есүсийн нэрээр залбирдаг. Иохан номны 14-ийн 13, 14-р ишлэлээс харах юм бол Есүс хэлсэн: "Та нар миний нэрээр эцгээс юу ч гуйсан, эцэг нь хүүгээр алдаршуулахын тулд өгөх болно. Та нар миний нэрээр гуйх юм бол би та нарын төлөө өгөх болно, хийж өгөх болно" гэдгийг хэлсэн байдаг байгаа. Тэгвэл залбирал гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар Есүсийн ариун сүнсээр удирдуулаад ариун сүнсээр сануулсан зүйлүүдийг бид нар Есүсийн нэрээр Бурхан Аавда хандаж хэлхийг л залбирал гэж байгаа залбирал. Залбирал маань мэдээж энгийн үгээрч байж болно олон янз янзын залбирлууд байдаг байгаа. Тэгээд ингээд бид нар эзэн Аавда хандаад залбирдаг Тэгээд яг энэ залбирлыг харах юм бол бид нар эцэг хүү ариун сүнс гурлаа л яг энэ залбирал донд орсон байгаа. Тэгээд энэ дээр хэлсэн тэнгэрт байгаа бидний эцэг минь. Тэнгэрт байгаа бидний эцэг. Бурхан бол бидний аав. Бурхан бол таны хайртай аав. Хүн бид нар аав ээжтэй хүүхдүүд. Бид нар хүүхдүүд аав ээжтэй тэгээд аав ээжүүд болгон хүүхдүүдтэй байдаг. Тэгвэл хүүхдүүд бид нар яадаг вүлээ? Аав ээж аавтайгаа цаг гаргадаг. Аавууд хүүхдүүдтэйгээ цаг гаргадаг. Аавууд хүүхдүүдтэйгээ харилцдаг. Тэгтээ аав хүүхэд хоёрын дунд нэг тийм гоё харилцаа байдаг. Хүүхэд нь аавыгаа харангуутаа л ингээл албан ёсны царай гаргаал ямар нэг юм гуйх гэж байгаа бол тэгэл за сайн нөө аав ажил чинь сайн нөө гэж ерөөсөө огт хэлдэггүй. Хүүхэд аав руугаа аавыгаа хараал бол аав нь хаалгаар орж ирээл бол ааваа гэл гүгээл очдөг байгаа. Түүнтэй адилхан Бурхантай харилцах итгэгч бидний харилцаа ч гэсэн тийм байгаасаа гэдгийг Есүс хүссэн учраас биднэрт хэлсэн байгаа. Тэнгэрт байгаа бидний эцэг минь. Ааваа гэж Үнэхээр яг энэ хэсэгтэр бол бид нар энэ гайхамшигтай аавтайгаа итгэгч болгон дотн харилцаатай байгаасаа гэж хүсдэг. Бурхан таны аав болсон. Нэгдүгээр Иохан номны 1:12 дээр түүнийг хүлээн авсан болгоно Бурханы хүүхэд болох эрхийг тэр өгсөн юмаа гэж хэлсэн байдаг байгаа. Энэ Есүс Христэд итгэсэн хүн болгон Бурханы хүүхдүүд болсон. Та бол Бурханы хүүхэд. Та ааваа гэд аав руугаа хизээж очих боломжтой. Тэгээ таны Бурхантай харилцаж байгаа тэр цаг үнэхээр аав хүүгийн хооронд байдаг шиг тэр гоё хайр дүүрэн, баяр хөөр дүүрэн, үнэхээр тэр уулзалтанд ч гэсэн бид нар аавтайгаа уулзахтаа ч гэсэн гоё чухал нандин зүйлүүдэд ярихыг хүсдэг шиг тийм байгаасаа гэдгийг яг энэ Есүс дагалдагч нартаа зааж өгсөн. Өнөөдрийн бид нар ч гэсэн зааж өгч байгаа. Есүс дагалдагч нараа нээлттэй байгаасаа, Есүс дагалдагч нараа илэн далангуй байгаасаа, Есүс дагалдагч нарыгаа хүний амьдралын хамгийн дотн хүн болдог ааваар жишээ татаж аав гэдэг бол хамгийн чухал зүйл. Мэдээж бидний заримын хувьд аав маань орхисон, аав маань нас барсан, аав гэдэг хүнийг мэдэхгүй тийм үеуд ч гэсэн биднэрт байдаг. Гэсэн ч гэсэн Бурхан аав бидний махан бие аваас ч илүүгээр маш их хайрладаг. Бурхан танд маш их хайртай. Та бол Бурханы хайртай охин, та бол Бурханы хайртай хүү. Тийм учраас үнэхээр тэнгэрт байгаа бидний эцэг минь, бидний аав минь гэж би таныг залбираасаа гэж хүсэж байна. Тэнгэрт байгаа бидний аав минь, эцэг минь, таны нэр ариунаар дурсагдаг. Бурханы нэр ариунаар дурсагдаг гэдэг маань юу вэ гэхээр Бурханыг хүндэлж магтаж байгаа зүйлийг хэлж байгаа. Бид нар Бурхандаа магтдаг. Бид нар Бурхандаа хүндлэлийг өргөдөг. Бид нар Библи дээрээс ч гэсэн харах юм бол үнэхээр тэгж аавынхаа өмнө залбирч байгаа юм шиг тийм гоё дотн залбирлаар залбирч байгаа маш олон хүмүүсийн бид нар залбирлыг мэддэг. Жинхэнэ үр дүнтэй залбирал ямар залбирал байдаг вэ гэхээр үнэхээр тэр аавтайгаа яг тэр гоё оршихуй дотор тэр аавтайгаа уулзж байгаа шиг тэр халуунаар эзний өмнө очих тэр залбирлууд эзэнд үнэхээр тааламжтай залбирал байдаг. Тэр бол үнэхээр эзнэр өрөөгдсөн залбирал байдаг. Эзний хариулдаг залбирал байдаг аханд үсэ. Тийм учраас тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаг гэж эхний хэсэгтэр хэлсэн байгаа. Нэгдүгээр хэсэг нь бол бид нар Бурхан аавдаа хандах хэрэгтэй, Бурхан аавтайгаа уулзах хэрэгтэй, цагийг гаргах хэрэгтэй, ганцаараа аавынхаа өмнө очиод суух хэрэгтэй, аавтайгаа харилцах хэрэгтэй. Үнэхээр аав таны чиний тухай ямар зүйлүүдийг бодож байгааг аав надад зориулсан ямар гайхамшигтай зүйлүүд байгааг мэдрэхийг хүсэж байгаа бол аавынхаа өмнө очиосоо гэж хүсэж байна. Дараагийнхан зүйл нь хэлсэн тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаг. Хоёрдугаар хэсэг нь таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань
тэнгэр шигээ газар дээр биелэх болтугай гэж хэлсэн байна. Эзний хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань биелэгдэх болтугай гэдэг энэ 2 дугаар хэсэгтэр юуны тухай хэлсэн бэ гэхээр таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань биелэгдэх болтугай гэдэг чинь нэг л зүйлийн тухай хэлсэн байна. Эзний хүсэл, эзний хаанчил ирж явах үед эзний хүсэл биелэгдэж гин гэсэн үг. Есүс Христ энэ дэлхий дээр ирэх үед эзний хаанчил энэ дэлхий дээр ирсэн. Эзний хаанчлал бидний итгэгч бидний дотор аль хэдийнэ ирсэн бидний дотор байдаг. Есүс Христ Библиэлд ч гэсэн хэлсэн байдаг. Тэнгэрийн хаанчил ойрхон байна. Иохан Баптист ч гэсэн хэлсэн байдаг. Тэнгэрийн хаанчил ойрхон байна. Гимшцгээ гэж хэлсэн байдаг. Үнэхээр Тэнгэрийн хаанчлал итгэдэг хүмүүсийн тунд аль хэдийн ирсэн. Мэдээж энэ дэлхийн ертөнцийн бол моёрын сүнсний сатаны эрх мэдэл дотор байгаа. Есүс Христ хараахан ялгаагүй байгаа. Гэсэн ч гэсэн Есүс Христ ялах цаг ирэх болно гэханд үсэ. Есүс Христ тэр гайхамшигтай агуу зүйлсийг хийх болно. Өнөөдөр Есүс Христ бидэнд ариун сүнсийг өгсөн. Ариун сүнсийг өгснөөрөө Есүс Христтэй бид нар байранд орохын тулд ипотекийн зээл гэж байдаг. Бид нар хэн нэгнээс ямар нэгэн зүйл авахын тулд лизинтдэг те. Бид нар лизинтгэхийн тулд эхлээд тодорхой хэмжээний мөнгийг ч юм уу тэр хүнд өгөө дараа нь баг багаар төлдөг байгаа. Бид нар ипотекийн зээл авч байр авахдаа бид нар яадаг вэ? Тодорхой хэмжээний мөнгийг банкнд байршуулад өгчөөд дараа нь бид нар тэр зүйлүүдийгээ те ингээд байраа авах хүртлээр баг багаар нь төлдөг. Тэгвэл би юу хэлхийг хүссэн бэ гэхээр эзэн өөрөө ч гэсэн биднэрт ариун сүнсийг өгснөөрөө түүний тэнгэр деваачин улсын тэр гайхамшигтай бус бүх зүйлүүдийг ч гэсэн эзэн биднэрт өгөх болно гэдгийг ч гэсэн энэ зүйлээр харуулсан. Ариун сүнс бол өнөөдөр биднэрт өгсөн тэр гайхамшигтай бэлэг байгаа. Тийм учраас өнөөдөр тэнгэрийн хаанчлал тэнгэрийн хаанчлал ирэх болтугай гэж хэлсэн. Тэгвэл бид нар тэнгэрийн хаанчлал ирэх болтугай гэдэг нь бид нар эзний зөвхт байдлыг хайж, эзний хаанчл энэ газар бэлэгдээсэ гэж хүсэж байгаа нь л юу вэ? Эзний хүсэл бэлэгдлээ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эзэн бидний амьдралд үргэлж сайн сайхан зүйлийг биелүүлд хийдэг. Иремья номны 29:11 дээрээс харах юм бол Библиэлд эзэн юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр миний үнэхээр та нарын төлөөх төлөвлөгөөнүүд нь бол гайхамшигын төлөвлөгөө биш юм аа. Сайн сайхны төлөвлөгөө юм аа гэж хэлсэн байдаг. Зарим хүмүүс боддог. Чиний амьдралд эзний хүсэл биелээсэ гэхээр нэрээ эзний хүсэл нь миний хүслээс өөр байвал яана. Миний огт хүсэхгүй байгаа зүйлийг эзэн хийгвэл яана гэж боддог. Үгүй байгаа. Эзэн биднэрт үргэлж бидний амьдралд эзэн сайн сайхныг өгөхийг хүсдэг. Эзний бидний амьдралд өгж байгаа зүйлүүд нь сайн сайхан зүйлсүүд байдаг байгаа ханд үсэ. Тийм учраас бид нар амьдрал залбирахдаа юу гэж залбирах ёстой вэ гэхээр Есүс биднийг бас юу гэж залбираасаа гэж хүссэн бэ гэхээр таны хаанчлал, таны хүсэл миний амьдралд, миний хүсэл дээр ирэх болтугай. Миний гэр бүл дээр ирэх болтугай. Миний сүм чуулган дээр ирэх болтугай. Миний ажил бизнес дээр таны хүсэл биелэлээ олох болтугай гэж залбираасаа гэж хүсдэг. Есүс Христ ч гэсэн Гедсеман цэцэрлэгт залбирахдаа тэр үнэхээр түүний хөлсөн цусны тусал болоод залбирч байгаа үед ааваа энэ аягыг надаас холдуулаач. Гэхдээ миний хүсэл биш харин таны хүсэл биелэлээ олох болтугай гэж залбирч байсан байгаа. Тэгвэл эзэн ч гэсэн биднийг Есүс ч гэсэн биднийг өдөр бүрийнхээ амьдралд юу гэж залбираасаа гэж хүсдэг вэ гэхээр таны хаанчл ирэх болтугай. Таны хүсэл миний амьдралд, миний гэр бүлийн амьдралд, миний чуулган дээр таны хамгийн сайн сайхан хүслүүд биелэх болтугай гэж залбираасаа гэдгийг эзэн хүсдэг. 2 дугаарт нь. 3 дугаарт нь тэр биднээс юу хүсдэг вэ гэхээр мэдээж эхний хэсгүүд нь болохоор бид нар харах юм бол яг нөгөө эзний тэр тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, хүсэл тань тэнгэр шигээ газар дээр бэлэгдэх болтугай гэж залбирсан бол дараагийн залбирлууд нь дараагийн 3 залбирал нь болохоор ямар залбирал вэ гэхээр бидний хэрэгцээнүүдийн тухай залбирлууд байгаа. Бидний махан биений хэрэгцээний тухай, бидний махан биеийн хэрэгцээ болох хоол, бидний дараагийнх нь болохоор бидний сэтгэл бие махбодын сэтгэл зүрхний хэрэгцээ болох уучлалын тухай, дараагийнх нь бидний сүнслэг хэрэгцээ болох хамгаалтын тухай залбираасаа гэдгийг эзэн Есүс биднээс хүссэн байна. Дараагийнх нь хэсгийг нь харах юм бол өдөр тутмын минь талахыг энэ өдөр бидэнд өгөөч.
Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч гэж Есүс биднийг залбираасаа гэж хүссэн байгаа. Энэ бол бидний өдөр бүрийн хэрэгцээнүүдийнхаа тухай, амин чухал хэрэгцээнүүдийнхаа тухай эзэн биднийг бүр тодорхойгоор өөрийнх нь өмнө залбираасаа гэж хүсдэг байгаа. Биднийг энэ амин чухал хэрэгцээнүүдэд мэдээж хоол орно, хоол хүнс орно, өмсөх хувцс орно минь, байр орно, эрүүл тунх амьдрал маань орно. Энэ зүйлүүдийнхаа төлөө ч гэсэн эзэн биднийг залбираасаа гэж хүсдэг. Матай номны 6 дугаар бүлэг дээр ч гэсэн харах юм бол эзэн юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр үнэхээр та нар юу идэх вүлээ, юу өмсөх вүлээ гэж бити санаа зовоо. Хээрийн хон хэрэг хүртэл тэр сарвчанд хоолнуудыг хураадгүй ч гэсэн тэрг эзэн элбэг дэлбэг байлгадаг юм аа. Үнэхээр Содом хаан ч гэсэн алдрын оргилд байхдаа тэр сайхан хувцсыг өмсөөгүй боловч гэсэн хээрийн сараан цэцэг ямар ч санаа зовхгүйгээр тэр бүр Соломоноос ч илүү тансаг хувцсыг өмсдгөө гэж хэлсэн байдаг. Эзэн бидний амьдралын хэрэгцээний төлөө санаа тавьдаг. Гэхдээ эзэн биднийг өдөр бүрийнхээ хэрэгцээнүүдийн төлөө түүнд хүсэлт голтуудаа өргөөсөө гэж эзэн биднийг хүсдэг ахын дүүсээ. Хүсэлт голтуудаа өргөөрөө танд юу хэрэгтэй байгааг таныг эзэн тодорхой хэлээсэй гэж хүсдэг байгаа. Мэдээж бидний амьдрал бол үнэхээр бурхны хамааралтай. Хэрвээ бурхан биднийг ивэж өрөөхгүй л бол, бурхан бидэнтэй хамт байхгүй бол үнэхээр бид нар нэг өдрийг ч гэсэн түүнгүүгээр өнгөрөөж чадахгүй. Бидний амьдралын бүх зүйл эзний моторт байдаг. Тийм учраас эзэн биднийг хангадаг, бидний төлөө, тэр бидний бүсний ширхгүүдийг ч гэсэн мэддэг. Түүний бидний дуулал номны 139 дугаар бүлэг дээрээс ч гэсэн харах юм бол түүний бидний төлөө, чиний төлөө гэсэн тэр бодол, тэдгээрийн нийлбэр нь далайн элсний ширхгийгч даван гарах болно гэж, даван гардгаа гэж хэлсэн байхгүй юу? Бүр далайн элсний ширхгийг хинч тоолдгоо. Тэгвэл эзний тань руу хандсан, над руу хандсан, бидэн лүү хандсан тэр төлөвгөөд далайн элсний ширхгээс ч бүр ширхгийг ч гэсэн даван гарахаар тэр сайн сайхныг эзэн бидний амьдралд төлөвлөсөн байдаг. Эзэн бидний амьдралд төлөвлөсөн гэдгийг хэлсэн байна. Тэгвэл мэдээж эзний заасан гуйлтан дээр бид нар тэнгэрт байгаа бурхандаа хандан залбирах хэрэгтэй. Бид нар үнэхээр түүний хаанчлал, түүний хүсэл биелэгдээсэ гэж залбираасаа гэдгийг эзэн хүссэн. Өдөр бүрийн минь талах, өдөр бүрийнхаа хэрэгцээнүүдийн төлөө эзэн биднийг залбираасаа гэж хүссэн. Тэгэхээр дараагийнхан зүйл болохоор юу вэ гэхээр бид өртөнгүүтээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач гэж залбирсан байгаа. Лук номны 11-ийн 4 дээрээс харах юм бол бидний нүглийг уучлаач. Бид бусдын өрийг нүглийг уучлалтантай адилхан та бидний нүглийг уучлаач гэж хэлсэн байгаа. Есүс Христийн хувьд өр гэдэг зүйл нь Есүсийн нүдээр харахад тэр нь бидний эцгийн өмнө, бурхан аавын өмнө хийж байгаа гим нүглүүдийн тухай хэлсэн. Бид нар махан биеийнхаа хэрэгцээний тухай үргэлж залбираарай гэсэн. Хоол, хүнс, хувцс, хунар, байр, байшин, эрүүл амьдралын тухай залбираарай гэсэн. Дараагийн залбирал нь болохоор бидний сэтгэлийн хэрэгцээний тухай Есүс биднийг залбираасаа гэж хүссэн. Сэтгэл зүрх маань амар тайван байна гэдэг нь үнэхээр гайхамшигтай. Тийм учраас чиний зүрх сэтгэл дотор, таны зүрх сэтгэл дотор зовлон байна уу? Гомдол байна уу? Хорсол байна уу? Таны дотор үзэн ядалт байна уу? Таны дотор айдас байна уу? Таны дотор үнэхээр цөхрөл байна уу? Юу байна Энэ бүх зүйлүүдийгээ ч гэсэн эзнээр эдгэлэхээр эзний өмнө үнэхээр чөлөөлөгдөн эдгэрээсээ энэ залбирлуудыг ч гэсэн өдөр бүр хийгээсэ гэдгийг эзэн биднэрт хүссэн байгаа. Тийм учраас Есүс биднийг өдөр бүр бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач гэж. Бид бусдын нүглийг уучлсны адил бидний нүглийг та уучлаач гэж биднийг залбираасаа гэж эзэн хүсдэг. Тэгвэл ахын дүүсээ эзэн таныг бусдыг уучлаасаа гэж хүсдэг. Та хэн нэгэнд гомдсон бол, та хэн нэгнийг уучлж чадахгүй байгаад эзэн залбиралдаа юу гэж хэлсэн бэ гэхээр уучил, гомдол, хорсол, буруутгал, айдас байвал энэ зүйлүүдийг эзэнд өргөөд эзнэр бүрэн чөлөөлөгдөөсөө хэрвээ та энэ зүйлүүдийг эзэнд асгаад хэлээд эдгэрч чадчихвэл болж гин бас чадахгүй байгаа бол хэн нэгэнд энэ зүйлүүдийг хэлээ залбираасаа гэдгийг хүссэн байна. Тийм учраас эзний заасан гуйлтан дээр бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач гэж залбираараа гэдгийг Есүс биднээс хэлсэн. Энэ бол бидний сэтгэл зүрхний амар тайван байдал. Сэтгэл зүрхний амар тайван байдал гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Хэний ч үг чадаагүй тэр амар амгаланг эзэн биднэрт өгөх болно гэж хэлсэн. Библиэлд бас Матай номны 11-гийн 28-аас 30 дээр эцэж туйлдсан, хүнд дарамт дүүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарт амралтыг өгнө. Би та нарыг амраана. Миний буулгыг ав. Миний буулга бол үнэхээр хөнгөх юм аа, амархан юм аа.
Та нар тэгээд амралтыг олох болно. Зүрх сэтгэлтэй амралтыг олох болно гэдгийг эзэн бидэнд хэлсэн байдаг. Тийм учраас өнөөдөр таны зүрх сэтгэл дотор ямар зүйлүүд байна? Тэр зүйлүүдийгээ ч гэсэн эзэнд өргөж хилээд хаяад те. Миний бас одоо тогтмол залбирдаг залбирал бол ерөөсөө бас энэ байгаа. Би ер нь ойрхон ер нь залбирч байгаа те. Нэг л мэтгэд би бусдад гомдцсон, бусдад дургуутцсан, бусдын тухай сөрөг зүйлүүдийг бодцсон, улс их орныхаа төлөө ч юм уу, эсвэл надтай хамтарч үйлчилж байгаа хэн нэгний тухай, эсвэл ханыхаа тухай, охиныхаа тухай, хадам ээж, хадам дүүнер гэ те, бэр хүргэн нөгөө те ингээл үеэл дүүнер гэд янз янзын сөрөг бодлууд нэг л мэтгэд миний дотор ороод ирсэн байдаг. Харин би энэ зүйлүүдийг те бүгднгийн эзэн минь би тэр хүмүүнийг уучлж гин. Есүсийн нэрээр би үл уучлалуудыг авч хайж гин. Зайл. Есүсийн нэрээр би итгэрсэн, чөлөөлөгдсөн, би уучлж байна. Би уучлахыг сонгож байна. Тэр буруутгал, тэр бүх өргөсүүдийг би авч хайж гин гэж би тогтмол залбирдаг байгаа. Яг энэ үед ч гэсэн яг ингэж залбирх үедээ ч гэсэн би олон зүйлүүдээс чөлөөлөгддөг. Үнэхээр сэтгэл зүрх маань яг зүрх сэтгэлээс минь яг бод харч улаа аваа ийцсэн юм шиг хөнгөрдөг. Үнэхээр тэр гоё эзний баяр хөөр амар амгаланг мэддэг. Тийм учраас Есүс биднэрт юу хүчилсэн бэ гэхээр бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач гэж залбираараа гэж хэлсэн байна. Тэгвэл бид нар эхлээд уучлах хэрэгтэй. Бид нар эхлээд өөрийнхөө дотор руу харах хэрэгтэй. Хэн нэгэн илүү те хүчрэх болохын тулд яах хэрэгтэй вэ? Бид нар бусдыг өөрчилж чадахгүй. Харин бид нар хэнийг өөрчилж чадахгүй гэхээр эзнийг өөрчилж чадна. Өнөөдөр олон итгэвч хүмүүст харагддаг зүйлүүд байдаг. Тэд нар олон жил эзэнд итгэж байгаа хүмүүс, багш нар, үйлчилж байгаа хүмүүс, пастор, мишн хүмүүсийг болохоор хараал байдаг. Энэ хүн энэ дээр алж гин, энэ хүн тэгж гин, тэр хүн тэгж гин гэдэг байдаг. Тэгтээ ер нь бурхны үг бол юу вэ гэхээр бүх хүнд л өгөгдсөн байхгүй юу? Пастор байна уу, итгэвч байна уу? Тэ пастор хүнийг та яг ахлагч хүнийг, багш хүнийг тэ удирдагч хүмүүсийг та нар бид нар үгээр хэмжиж шүүдэг тэ. Тэгвэл яг тэр хэмжүүрч гэсэн тэр үгийн хэмжүүрч гэсэн бидний амьдрал ч гэсэн адилхан л байх хэрэгтэй байхгүй юу? Пастор байна уу, итгэвч байна уу? Эзний үгийн хэн хэмжүүр дотор бид нар хамтдаа л алхах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас ахын дүүсээ тэ та чуулганаа уучил, ахт пастраа уучил, удирдагчдаа уучил. Ер нь чуулганд олон жил үйлчилж байгаа хүний хувьд харахад нэрээ л олон хүмүүс л пастортаа, удирдагчдаа гомдсон гэдэг. Тэгэл би бас ингээл чуулганаас эргээл харахад би юу ч бодоогүй хүмүүс зүгээр л номлож явах үед хүмүүс надад гомдсон байдаг. Жишээ аваад ярихад хүмүүс надад гомдсон байдаг тий. Эсвэл хин нэгэнд чи яагаад цуглаандаа ирээгүй юм уу ийм тийм гээл зүгээр ингийн л ярьж яхад миний хувьд ингийн ярьж явах үед л аль хэдийнэ хүмүүс гомдсон, ингэцэн тэгцэн гэж яддаг тий. Энэ зүйл донд муу сүнс ажилтдаг байхгүй юу? Муу сүнс хүмүүсийг эхлээд чуулганыхын тэргүүн болох, удирдагч болох пастор, удирдагч, багш нар үйлчлэлийнхэн тэргүүн болох хүмүүстэй л тий хагаралдуулах юм бол муу сүнс ажиллаа хийх болно тий. Ажиллаа хийхэд амархан байх болно тий. Тийм учраас эзэн биднийг юу гэж эзний зааж өгсөн гуйлтан дээр биднийг юу гэж хэлсэн бэ гэхээр бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Библи хэлэхдээ тий уучлагдахын тулд тий чи бусдыг бас уучлаарай гэж хэлсэн. Чи бурхнаар уучлагдахын тулд чи бусдыг уучлаарай. Чи бусдын алдааг уучлаарай гэж хэлсэн. Тийм учраас Есүс Христийн залбиралд бас яг энэ зүйлийн тухай хэлсэн байгаа. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач гэж хэлсэн байгаа. Энэ бол бидний сэтгэл зүрхний хэрэгцээний тухай бас залбираараа. Сэтгэл зүрхэн дотор уучлалаас өөр гомдол, хорсол, үзэн ядалтаас өөр юу байдаг вэ? Тааламжгүй юмнууд юу байгаа вэ? Тэднийг бүгднийг бидний дотор байхсгүй зүйлүүдийг бид нар гаргаж, хайж, тэ хэн нэгэнд илчилж, хэлж, өөрийнхөө дотроос гаргаж, үргэлж хайж бид нар тэмцэх хэрэгтэй гэдгийг хэлсэн байгаа. Дараагийнх нь зүйл нь бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач гэсэн. Дараагийнх нь биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч гэж хэлсэн байгаа. 5 дугаарт нь биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Энэ 5 дугаар зүйл нь болохоор юуны тухай хэлсэн бэ гэхээр энэ сүнсний хэрэгцээний тухай хэлсэн. Бидний сүнсэнд хамгаалалт хэрэгтэй байдаг. Биднийг сорилтонд буу оруулаач гэж. Бид нар үнэхээр би өөрийгөө л харахад би тий 2000 онд чуулганы ахлагчаар томилогдоод үйлчлээд явсан. 2003 онд UBTC-г нэгдсэн библийн сургуулийг төгсөөд тэгээ 2003 оноос өнөөдөр 2025 оны хооронд энэ чуулгандаа үйлчилж байгаа. Тэгээд 9 онд пастораар томилогдсон. Тэгээд тэрнээс хойш эзэнд үйлчлээ явж байгаа. Гэсэн ч гэсэн миний хувьд те яг ингээл харахаар би заримдаа бусдад амар амархан гомддог болцсон, би бусдыг шүүтсэн, буруутгацсан, ихрэгцсэн, бардамтсан. Үнэхээр
бодол санаа минь үнэхээр буруу зүйлүүдээр аль хэдийн дүүрсэн байдаг байхгүй. Тэгэл юу вэ гэхээр үнэхээр бид нар би пастор хүн мөртлөөсөө л эзний үгийг уншиж эзний үгэн дотор явахгүй болвол өөрийгөө бас цэвэрлэж энэ зүйлүүдийг гаргаж хаяхгүй болвол аль хэдийнэ л ийм зүйлд автах гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингэж амархан өртдөг учраас бид нар эзнээс сүнсэндээ хамгаалтыг гуйх хэрэгтэй. Эзэн минь та өдөр нь биднийг үүлэн багнаар шөнө нь галан багнаар хамгаалж өгөөрэй гэд бас бид нар эзний үгийг тунхаглан залбирч болно. Бас эзний заасан гуйлтаа өдөр болгон тунхаглан залбирх болно. Хүчгүй үедээ, дороодсон үедээ, цөхөрсөн үедээ, найдваргүй болсон үедээ, залбирч чадахгүй үедээ хин нэгнээр залбируулмаар байсан ч гэсэн хин нэгэн залбирх хүн танд олдохгүй байсан ч гэсэн эзний заасан гуйлт бол тэр чигтэл л эзний үг байгаа тийм. Бид нар эзний үгийг тунхаглаж явах үед бид нар хүчтэй болдог. Тиймээс бид нарыг амархан ундаг, амархан бүдэрдэг учраас бид нар эзнээсээ намайг сорилтонд бити оруулаач ээ. Над руу ирж байгаа тэр дайралтуудыг, ёрийн сүнсний дайралтуудыг эзэн та намайг энэ зүйлүүдээс сахин хамгаалаач ээ. Та намайг сорилтонд оруулаач. Харин бузар муугаас гитлгээч гэсэн байгаа. Үнэхээр намайг чөлөөлөөч, намайг эдгээгээч, намайг чөлөөлөөч. Үнэхээр эдгэрэл чөлөөлтийн үйлчил гэдэг бол өнөөдөр Монгол чуулганд маш чухал зүйл, маш хэрэгтэй зүйл байгаа. Өнөөдөр олон пасторууд байсан ч, олон ахлагч нар байсан ч, олон мишнүүд байсан ч, эзэнд үйлчилж байгаа олон хүмүүс байсан ч гэсэн тэдний зүрх сэтгэл нь шархалсан байдаг. Бага насны сэтгэлийн шарх драма, тэгэл хин нэгэнд гомдсон, үнэхээр олон зүйлүүд байдаг те. Харин бид нар яах хэрэгтэй вэ гэхээр энийг үнэхээр гаргах хэрэгтэй, уучлах хэрэгтэй. Бид нар энэ хэрэггүй зүйлүүдийг ч гэсэн те сайн самарын үйлчлэлээр бид нар эдгэж чөлөөлөх хэрэгтэй. Үнэхээр энэ чухал те. Бузар муугаас гитлгээч. Бузар муугаас чөлөөлөөч те. Үнэхээр маш чухал. Эзний хамгаалт бидний амьдралд үнэхээр байх нь үнэхээр чухал байдаг байна. Тэгээд 5 дахь зүйл нь энэ байна те. Бидний сүнсэнд хамгаалтын төлөө бид нарыг залбираасаа гэдгийг Есүс хүссэн байгаа. Бид нар үнэхээр амархан соригддог, ундаг учраас хамгаалтыг тавиараа гэд. Бид нар эмэгтэй хүмүүс ховж ярьдаг, янз янзын зүйл ярьдаг. Тэгээ Библиэлд Давид хаан ч гэсэн юу гэж хэлсэн бэ гэхээр тавруулын минь нүдийг сахиач, миний аман дээр манаачийг тавиач гэд залбирлууч гэсэн байдаг байгаа тийм. Тэгэхээр 6 дугаар зүйл нь бид нар эзний заасан гуйлтаас харах 6 дахь зүйл нь юу вэ гэхээр тэгээ учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн үүр таних гэсэн байна. Бид нар залбирлынхаа төгсгөлд нь хамгийн сүүлд нь бас ямар нэгэн зүйл хийсэн бол эзэнд алдрыг өргөөрөө гэдгийг хэлсэн байдаг. Исая ном дээрээс ч гэсэн харах юм бол би өөрийнхөө алдрыг бусдаа хуваалцахгүй гэж хэлсэн байдаг. Үнэхээр бид нар эзэнд алдрыг өргөх хэрэгтэй тийм. Энэ эзний учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн үүр таних гэсэн байхгүй. Бидний амьдралд хийж байгаа бүх зүйлүүд эзнийх гэдгийг хэлсэн байгаа. Тэгээ эзний заасан гуйлтан дээр энэ 6 зүйлийг Есүс биднэрт хэлж өгсөн. Есүсийн дагалдагч нар нь Есүсээс багшаа биднэрт залбирахыг та зааж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээ Есүс яг энэ залбирлыг зааж өгсөн. Залбирал гэдэг бол итгэж хүмүүс бидний хувьд гайхамшигтай маш чухал зүйл. Нэг алдартай хүн хэлсэн байдаг. Бурхан гайхамшигтай агуу зүйлийг хийхийнхаа өмнө өөрийнхөө ард түмнээр залбируулдаг гэж хэлсэн байдаг. Бид нар Библи дээрээс ч гэсэн харах юм бол Үйлс номон дээрээс харах юм бол Үйлс номон дээр Пентекостийн өдөр ариун сүнс бууж ирдэг. Ариун сүнсний асгаралтууд болдог тий. Үнэхээр тэр гайхамшигтай зүйл болдог. Энэ зүйлээс өмнө Библиэлд Үйлс номны 1-р бүлэг дээр юу болсон юм бэ? Эннээс өмнө юу болсон юм бэ тий? Эннээс өмнө юу болсон бэ гэхээр тий Марх гэдэг айлын дээдлийн давхар 120 хүн санаа нэгдэн залбирч байсан байхгүй. Үйлс 1-ийн 14 дээрээс харах юм бол 120 хүн ариун сүнс бууж ирэхийн төлөө эзнийг хүлээж эзний өмнө 120 хүн санаа нэгтэйгээр залбирч байсан байгаа. Үүний дараа яг тэр Үйлс номны 2-р бүлэг дээрээс харах юм бол ариун сүнс тэдний дээр асгаран бууж ирсэн байдаг байгаа. Ариун сүнс асгаран бууж ирдэг байгаа. Үнэхээр гайхамшигтай зүйлүүд, агуу зүйлүүд, үнэхээр бидний амьдралд тохиолддог тэр гайхамшигтай агуу зүйлүүд юунаас болдог вэ гэхээр залбирлаар л болдог байхгүй. Хүмүүс залбирч явах үед гайхамшигуд болж байдаг. Тийм учраас залбирлал бидний итгэгч хүмүүс бидний хувьд сүнслэг амьдралын минь амьсгал гэсэн үг. Амьсгал. Та амьсгалж гин үү? Бид нар энэ дэлхий дээр те энэ дэлхий дээр амьдрахад хүчил төрөгч байхгүй байх юм бол бид нар амьсгалж чадахгүй те газар доор ч юм уу заавал хүчил төрөгч авч ордог. Усанд доогуур орж байгаа хүмүүс ч гэсэн хүчил төрөгч авч ордог. Хүчил төрөгчгүйгээр тэд нар тэнд юу ч хийж чадахгүй те. Тэгвэл өнөөдөр итгэлийн амьдралдаа та залбирч гин үү? Таны залбирлаар үнэхээр гайхамшигтай зүйлүүд болох боломжтой те. Залбирал бол үнэхээр Тэнгэрийн хаалгыг нээдэг, Тэнгэрийн хаалга үүд
Үнэхээр бидний амьдрал гайхамшигтай боломжуудыг нээдэг. Үнэхээр бид нар залбирч явах үед тэр хаалганы цаадах зүйлүүдийг бид нар хаалга нээгдээд авах боломжтой болдог. Тиймээс Библиэлд бид нар юу гэж хэлсэн бэ гэхээр өөрсдийгөө залбиралд зориулаараа, тасралтгүй залбираараа гэж хэлсэн. Тийм учраас энэ өнөөдрийн цуглаанд суусан хүмүүсийг ч гэсэн би өөрийнхөө төлөө залбирдаг хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Бусдын төлөө залбирдаг хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Таны эзэнтэй харилцах цаг ч гэсэн үнэхээр гайхамшигтай байгаасаа гэж хүсэж байна. Библиэлд 1-р шаштар номны 4-р бүлгийн 9-ээс 10-р ишлэлдээс харах юм бол Ябез гэдэг хүний тухай гарсан байдаг. Ябез гэдэг хүн болохоор ямар хүн байсан бэ гэхээр тэр хүн өөрийнхөө төлөө залбирсан. Ябез гэдэг нэр нь болохоор ээж нь түүнд би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм а гэж хэлсэн. Зовлонтойгоор төрсөн гэсэн утгатай тийм нэр байсан. Гэсэн ч гэсэн Ябез өөрийнхөө төлөө залбирсан байгаа. Өө эзэн минь та намайг үнэхээр өрөөх болтугай. Та миний хил хязгааруудыг тэлж таны мотор надтай хамт байх болтугай. Та намайг өвчин зовлонд битгий өртүүлээч. Та намайг гайхамшигт битгий өртүүлээч. Та үнэхээр намайг өрөөх болтугай гэж залбирсан. Библи дээрээс харах юм бол яг тэр ургийн бичиг дотор харах юм бол түүний хүслийн дагуу эзэн гүйцэлдүүлж өглөө гэж бичсэн байдаг байхгүй юу? Ургийн бичиг дотор хизээч өөр ямар ч газар ямар ч залбирал байдаг. Харин Ябезийг харах юм бол тэр үнэхээр өөрийгөө өрөөд залбирсан байгаа ханд үсэ. Тийм учраас танд эзэн их мэдлийг өгсөн. Бид нар хин нэгнээр залбируулах нь үнэхээр чухал боловч гэсэн өөрөө эзний өмнө очиж залбирч зогсох нь үнэхээр чухал. Залбирал бол итгэлийн амьдралын маань тэмцэл ахын дүүшээ. Бид нар тэмццээж залбирдаг. Тэгвэл бид нар залбирлаа яаж хүчрхэг залбирдаг болох ёстой вэ гэж. Мэдээж хүчрхэг залбирдаг болохын тулд 3 үе шат байдаг байгаа. Нэгдүгээрт нь залбирах хүсэл, хоёрдугаарт нь залбирах хүсэлтэй. Харин хоёрдугаарт нь болохоор юу вэ гэхээр залбирах хүсэл байна. Хоёрдугаарт нь сахилга бат, гуравдугаарт нь болохоор залбирлын баяр хөөр. Залбирах хүсэл биднэрт байдаг тийм. Залбирах хүслийг хэн өгдөг вэ? Угаасаа ариун сүнс биднэрт залбирах хүслийг өгдөг. Тэгээ бид нар залбирах хүслийг ариун сүнс өгөнгүүт нь ариун сүнс угаасаа Ром 8:26-аас 27 дээр хэлэхдээ ариун сүнс биднэрт хэрхэн залбирахыг зааж өгдөг гэж хэлсэн. Тэгээ бид нар ариун сүнс биднэрт залбирахыг зааж өгдөг учраас бид нар залбирдаг тийм. Ингээд хүсэлтэд хөтлөгдөөд залбирч эхэлдэг. Тэгээ бид нар ариун залбирах хүсэл байдаг. Тэгээ залбирах хүсэлтэй маань хамт ямар зүйл байх ёстой вэ гэхээр тууштай байдал буюу сахилга бат байх хэрэгтэй байдаг. Сахилга бат. Яагаад вэ гэхээр бидний сул дорой махан бие минь маш хүчтэй хүслүүдтэй. Facebook дээр яваад байдсан шүү дээ. Би одоо турахын тулд яах хэрэгтэй вэ гэхээр би өөртөөгөө л тэмцэх ёстой байна л да. Би гэдэг чинь тийм амар дийлдэхэр хүн биш байхгүй юу гэж хүмүүс тоглоом хийсэн тийм. Тэгвэл юу вэ гэхээр бидний сул дорой махан биеийн хүчтэй хүслүүдийг даван туулахын тулд бидний залбирал сахилга бат байх хэрэгтэй. Тууштай байх, цөхрөлтгүй байх, үргэлж залбирсаар байх тийм. Олон итгэж тэгээд мэдээж хамгийн сүүлд нь бид нар залбирах хүсэл, сахилга бат хоёр нийлээд бид нар тууштай байх үедээ бид нар залбирлынхаа хариултыг авах үедээ бид нар үнэхээр залбирлын баяр хөөргийг мэдэрдэг. Гэхдээ олон итгэгч хүмүүсийн хувьд харахаар яадаг вэ гэхээр нөгөө залбирах хүсэл байдаг. Тэгээ залбирах хүслээсээ шууд залбирлын баяр хөөр рүү очихыг хүсэж байдаг. Шууд нөгөө сахилга бат, тууштай залбирах тэр зүйлүүдийг авах хүртлээр залбирах гэдэг энэ зүйлийг нь алгасаад шууд өсрөөд залбирлын баяр хөөр рүү очих гоо тэр хариултаа авч баярлах гад тэндээсээ болоод бурхан миний залбирлыг сонсохгүй байна тийм гэд ингээд байдаг байгаа харин үнэхээр юу вэ гэхээр бид нар залбирлаараа илүү хүчтэй болохын тулд хүчрхэг залбирахын тулд бид нар залбирах хүсэл тэгээд залбирлын сахилга бат үнэхээр залбирлын баяр хөөр хүрх хүртэл зогсох нь амар чухал байдаг байгаа хин дүүсээ. Бид нар залбирлаар маш олон зүйлүүдийг хийх болно. Бид нар залбирал дотор эдгэрнэ, чөлөөлөгдөнө. Бид нар залбирал дотроо бидний үр хүүхдүүдийн хувь тавилан өрөөгдөнө. Бидний ажил бизнесүүд өрөөгдөх болно. Залбирлаар улс их оронд минь маш олон гайхамшигтай зүйлүүд болох болно. Тийм учраас өнөөдрийн энэ газар байгаа хүн болгоныг энэ өнөөдрийн хичээл сууж байгаа хүн болгоныг би залбирч байгаасаа гэж хүсэж байна. Яг энэ эзний заасан гуйлт маань өөрөө маш хүчтэй байгаа. Тэгээ би ямар номноос уншижсанаас санахгүй байна. Уг нь би энэ хичээлийг заах гэж байгаа учраас яг тэр номыг санах гад гэсэн чинь санахгүй. Тэгээд тэн дээр нөгөө юу байсан бэ гэхээр нэг тийм нөгөө одоо сэтгцийн өвчин шизофрен янз янзын нөгөө өвчтөй хүмүүс байдаг шүү дээ. Нөгөө тэр сэтгцийн ухааны нэг доктор хүн
яг энэ номны тухай нөгөө тэр зүйлийн тухай бичсэн байсан. Тэгээ тэр доктор хүн болохоор юу бэ гэхээр нөгөө яг энэ өвчтөе хүмүүсийг эдгэрдэг, анхаахын хувьд эдгэрдэггүй гэдгийг нь угаасаа мэддэг. Тэгвэл тэр хүмүүсийг яадаг байсан бэ гэхээр өөрийнхөө найз пастор руу явуулдаг байсан байгаа. Эдгэрэхгүй тэр хүмүүсийг. Тэгэнгүүт нь тэр пастор найз нь яадаг вэ гэхээр эзний заасан гуйлтыг нөгөө чуулганыхаа хан дээр байгаа тэр гуйлтыг тэр хүнээр бичүүлээд тэр хүнийг тэр эзний заасан гуйлтыг өдөрт бүр ингээд боломжоор 10 удаа 20 удаа уншаасаа гэж хүсдэг байхгүй юу. Тэгэл нөгөө хүн чинь зарим өдөр 10 20 30 ингэсээр байгаа тэр сэтгцийн өвчтөе хүмүүс бүр ингээд нөгөө ивэрүүл болцсон, эдгэрцэн. Зөвхөн эзний заасан гуйлтыг л өдөрт хэдэн удаа уншснараа. Тэгээд эзэнд итгэцэн. Тэгээ сэтгцийн тэр нөгөө бүр тийм хүнд хэлбэрийн өвчнгүүд маань эдгэрэх ямар ч боломжгүй боловч гэсэн те анхаахын хувьд те. Тэгээ тэр нь итгэдэг хүмүүс биш байсан те. Итгэдэггүй хүмүүс байсан те. Тэгээд тэр хүмүүс эзний заасан гуйлтыг гусаараагаад эзэнд итгээд тэгээ тэр өвчнөөсөө эдгэрсэй. Тийм учраас эзний заасан гуйлт бол үнэхээр гайхамшигтай гэсэн тийм номыг би уншижсэн байгаа. Тэгэхээр ахын дүүсээ те. Өнөөдөр таны амьдрал ямар ч байж болно те. Эзэн яагаад надад энэ үгийг өгснийг би мэдэхгүй. Харин өнөөдөр намайг энэ зүйлийг яриараа гэж хэлсэн учраас энэ та нарт бас ивэл бодоосоо гэж хүсэж байна. Тэгээд эзний заасан гуйлтаар бүгдээр хамтдаа яг энэ цагийнхаа тэ үгийг дуусгая. Тэгээд эзэн таныг ивэх болтгоо. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуусагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчгээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн үрд таних. Амен. За эзэн таныг ивэх болтугай. Баярлалаа. Баярлалаа. Ихчээ юм асуусан Янжмаа багш айдсан. За бүгдээ хуваалцсан Мөнхөрл пастортай баярлалаа. Тэгээд маш гайхалтай бас ивэлтэй хуваалцлаа. Тэгээд та бүхний бас адилхан ивэл авсан байх гэж итгэж байна. За хэдүүлээ гэрчлэл хуваалцъя. Тэгээд манай өнөөдрийн хичээл дээр бас эдгэрсэн, чөлөөлөгдсөн юм байвал бас таны амьдрал бас өөр гайхалтай бас эзний ямар нэгэн гайхамшиг болсон бол бүгдээрээ хуваалццгаая. За 3 хүн гэрчлэл хуваалцаа. Тэгээд юу яа. Залбирлын цагт оръё. Би яри. Дарнгов аймгаас уран чимэг байна. Тэгээд түрүүчийн 7 хоногийн Жанжмаа пастораар залбир. Манай нөхөр ингээд түрүү жилийн 4 сараас хойш нөгөө ингээд шүн унтахаараа нөгөө дээшээ харж унтаж чадахгүй ингээд яг ингээд муур шиг ингээд нөгөө нэг хоолой ингээд дуураад унтаж чадахгүй байдаг байсан байхгүй юу. Тэгээд уянгаа их чи нөгөө Янжмаа пастрын нөгөө хичээлд нь ороод ингээд залбируулаад үзье гэдэг байхгүй юу. Тэгсэн чи манай нөхөр ингээд яг Янжмаа пастрын нөгөө энэ групп би орчоод исэн чи манай нөхөр ороод идэг байхгүй юу. Тэнгүүд нь би наашир энд сууж ингээд пастор ингээд залбирч байна. Чи ингээд хоолойгоо залбируулж байгаа хоёлаа ингээд энэ дээр явахаар юм уугаад зүгээр болохгүй байна. Хоёлаа ингээд залбируулъя тэгээд би энд бас нэг сүмд явдаг байхгүй юу. Тэр сүмдээ болохоор би 2006 оноос хойш явж байгаа. Тэгээд манай сүмдэр болохоор намайг ингээд дагаж очиод хаяа нэг очиод хаяадаа очихгүй ингээд яваад байсан. Тэгсэн чинь нөгөөг нь манай сүмэн хүмүүсээс залбируулсан л та. Залбируулсан ч гэсэн тэгээд яг хаана эдгэрэх гэдэг нь бас бурхан бас айгүй тодорхой харуулд юм байна. Тэгээд яг ингээд сүмдэр очиод ингээд залбируулсан ч гэсэн бас л эдэхгүй ингээд яваад исэн. Тэгээ байжсэн чи түрүүчийн 7 хоногийн Янжмаа багшаар нөгөө бид хоёр ингээд манай нөхөр ингээд залбируулаад тэгээ хоолой нь одоо зүгээр болсон байгаа. Одоо хэвээ унтаж ханиалгаж хоолой дуурах нь ер нь айгүй багассан. Тэгээ бараг зүгээр болсон. Амен. За. Тэгээ одоо бас миний нэг таажтай ингээ хуваалцах юм болохоор би нөгөө нэг энд дэлгүүр ажилладаг байхгүй юу? Нэг жоохон. Тэгээд миний дэлгүүрийн нөгөө Янжаа пастрын гэсэн байхгүй юу? Энд бол 7 хоногийн нөгөө 5 дахь өдөр нөгөө орж ирээ дэлгүүрийн төлөө залбирч өгөө. Тэгээд ингээд дахлын ширээ босгоно нэг юм хэлчихээд яж байгаагаа гэсэн байхгүй юу? Тэгэхээр би одоо таа дээр залбируулж болох уу? Дахлын ширээ гэхээр одоо юу босгох юм болоо? Би бас өөрөө сайн мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр яа гэсэн үг юм болоо. Амен. За. Тэгээд бүгдээрээ бас залбирая. Тэгээд манай Янжмаа пастрын
Тэгээ би ингээ заримдаа ингээ банкныгаа зээлийг төлж чадгаа байждаг, заримдаа ингээ бараагаа авч чадгаа байждаг. Нөгөө лангуунууд нь ингээ хоосчоод одоо ингээ бараг жоохон хоосчод байгаа байхгүй юу? Тэгээд энэ дэлгүүр маань 2007 онд болохоор анх эхэлж нэгдэжсэн. Тэгээд завсар нь болохоор нэг 6 жил хаагдсан. Би Турк явна гэж ихтэй очиж явсан чи манай их намаа энэ дэлгүүрийг нөгөө барьцаанд бас тавиад мөнгө төгрөг өгөхгүй. Тэгээд би энэ дэлгүүрээ шүүгдэж яагаад аваад ингээд одоо ингээд ажиллуулад явж байгаа. Тэгэхээр та юу гэж бодож байна? Нөгөө янзмаа огш байхгүй чи ингээд залбирч өгөх боломж байгаа юм болов уу, байхгүй болов уу гэж асуух гээд. За эцсинд таныг оролцож байгаад баярлалаа. Тэгээд ер нь бол бас заавал одоо юу гэдэг таныг өнөөдөр оролцоорой гэд хэлсэн байж тээ Янжмагш. Тий. Аха. Зөв. За юудсан та суугаад бас хамт залбираад байж байгаараа гэж хүсэж байна. Тэгээд яг тахлын шир ихээр яг бид нар нөгөө нийтдээ юм манай монголчууд ч юм уу хийдэр байгаа энэ баптист пресбитерийн юм урсгал чиглэлд нэг юу байдгүй юм юм одоо юм уламжлалт тийм одоо чинь чуулганы ингээд зан үйлүүд оостой чинь баптизм мөртөх ариун зог хүртэх те хурмын ёслол мослол ч юм уу иймэрхүү олон ингээд зан үйлүүд байдаг. Тэгэхээр энэний нэг яг Пентекост харизматик чиглэл болохоор юм алтар буюу яг монголоор тахлын ширээ гэх юм л та. Тэр амар юм том тахлын ширээ босгох гэж байгаа юм биш. Зүгээр юм таны гэрт ингээд ямар нэгэн загалмай эсвэл ямар нэгэн одоо юу гэдэг за дүрсэх юм чи яг ийм эд хогшлыг ингээд юу яана гэсэн үг таны гэрийг ингээд хамгаалдаг тийм тэ одоо юу гэдэг тийм зүйлийг босгоно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ ерөөхдөө Пентекост уламжилалд аюух байдаг зүйл. Тэгээ яг манай энэ монголчуудад энэ уламжлал ч юм уу ийм ойлголтууд ингээд одоохондоо байхгүй болохоор тийм байгаа шүү. За өөр гэрчлэл хуваалцах юм байна уу? За орой мэндий. Би нэг гэрчлэл хуваалцсан юм аа. За. Би одоо сая 2018 оноос хойш элэгний асуудалтай яваад байсан. Элэгний вирустай, ДВ вирустай дельта болсон. Элэгний сироз болохоор 3 дугаар түвшин боцсон явж ирсэн. Тэгээд энэ хичээлд орж ирээд давгаагаар болон янжмаагшаар залбируулад түрүү 7 хоногт шинжилгээ өгсөн. Тэгээд шинжилгээ өгөөд 18 оноос хойш одоо юунд хяналтанд явж байгаа эмч дээр шинжилгээ өгсөн. Тэгсэн чинь одоо нэг хавдар болох хэмжээний тийм ийм бэлтгэр юмнууд нь шохоожоод дахиж өрөвсөхгүй болоод элэг маань сирозноос одоо F3 байсан бол F2 болж хоошлоод үнэхээр гайхалтайгаар идэрсэн байсан. Амен. Тэгээд бүр одоо нөгөө эмч нь үдж байгаа эмч нь хүртэл өөрөө гайхаад та чи яг юу хэрэгэлсэн юм бэ? Одоо яагаад ингэж F2 болоод ингэж ухарж ийн ингэж өрөвсөх байсан юмнууд нь ингэж үнэхээр гайхалтайгаар идэрсэн байна. Надаа нууцаас хуваалцаа чи яг яасан бэ гэж хэлчихлээ. Тэгээд тухайн үед би тэгээд залбируулсан юм аа би итгэж юм аа гэж хэлээл гараад ирсэн дээ. Амен. За баярлалаа. За. Окей. За өөр хуваалцах юм байна уу? За нэг эмэгтэй гэрчилсэн үү? Чикагогийн. За Чикагогийн эмэгтэй байна уу? Тэс нөгөө нэг эмэгтэй байсан да. Залбируулж байсан. Тэгээд би өөрөө бийдэж чадахгүй бодож чинь хойлоор олж ингээд хэцүү ингэдсэн. Тэгээд ямар ч гэсэн өөрөө бийддэг болсон маргааш нь тэгээд
баярлалаа гэж мессеж бичсэн байлээ. Гэрчлэе гэдэг жисэн. Орж ирээгүй. Амен. Амен. За Сайн өөр байна. Би сайн байцгаана уу? Швед Стокгольм хотоос ярьж байна. Намайг найданд хандсан гэдэг. Тэгээд саяын тэр ярьсан залуудад би бас дахиад нэмээд гэрчил хийчихэ. 17 онд миний элэг томроод жоохон бахта шаргалж ирсэн гэсэн. Тэг хөдлөө явж чадахгүй эмнэлгээр яваад хадуун тараа хийгээд том аппаратанд ороод зөндөө олгод ороод тэгээд уйлаад хагасчил залбирсан чинь зүудэн дотор борхоо орж ирээ. Элэг айгүй том байсан. Тэгээд эзэн миний элэг томорсон хилээгөө гэхдээ үйл уучлал гомдол битгэрлээс элэг эдгэрдэг гэд. Тэр үгэн дээр бац зогсоод үйл уучлал гомдол битгэл гурыг авч хаяад хагас жилийн дараа эмнэлэг дээр очиод үзүүлсэн чи юм чин ангаацсан. Гэхдээ та юу хийж вэ? Та яач вэ? Би библ судлал хийдэг хүн байна. Тэнгэрийн хүн явж байна гэдэг. Олон эмчнэрийн гараар орсон. Тэгээ эмчнэр зүгээр ангаагаал хоцорд юм бэлээ. Тэгээ элэг эмчлэгддэг шүү. Элэг шинжлэгддэг, элэг эмчлэгдэг. Манай наран цэцэгч байгаа Америкийн Вашингтон хотод ажиллаж амьдарч тэдний хүүхдэн ч гэсэн эдгэрсэн цоо шинжилгээ авсан. Тэгээ янжмаах ш та маш их баярлалаа. Хүнд хэцүү үе дандаа хаамт байдаг. Афрад нь орж маргааш нь гараад ирэхэд хөөе та яаж вэ гэжээгээл тэгээд би маш их талархдаг. Эзэн далдан байх болтугай. Манайхаа үйл уучлал гомдол битгэлээ авцгаая. Тэгээд зүрхнийхээ гүнээс тэр хамгийн сайн сайхан зүйлээ гаргацгаая. Баярлалаа мөнх хэрэл пастраа. Маш сайхан зүйл. Энгийн мөртлөө маш гүн гүнзгий бидний өдөр тутмын амьдралд хэрэгжүүлдэг зүйлийг маш сайхан элдэн далангуу эгчийн хуваар, пастрын хуваар, ээж хүний хуваар маш их нандин хайрлж маш сайхан зөв зүйтэй үнтэй зөвлөмж сургаал хичээл заасандаа талархаж байна. Бүгдийн та нар дэд хуулийн 1:11-ээр байгаа зүйл одоо байгаас 1000 дахин илүү өрөөд болтугай гэдэг эзэн нэрээр өрөөж байна. Баярлалаа. Амен. За. Тэгвэл рекордтон гахгүй. Өөрөлдийнхөө цагийг тий. за гэрчлэл хуваалцсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд гайхалтай эвэлтэй хэлвэлээ. Тэгээд